Эртээ урдын цагт нэгэн өвгөн чарга дүүрэн загас ачаад гэрлүүгээ явж байтал зам дээр үнийг цагирлан хэвтэж байв гин. Өвгөн ачаанаас нь бууж ойртон очивол үнийг огтхоонч хөдлөхгүй яг л өгсөн мэт байв гинэ. Өвгөн хөөхий юу ийм их аз байх гэж муу эмгэнийхээ дээлэнд зах хийх юмтай боллоо. Гэд үнгийг ачаад цааш явжээ. Өвгөн замдаа гарч гэлдэрч явтал харин өнөөх зам дээр хитвчээсэн үнийг өвгөний нүдийг харуулдан чарган дээрх загсыг нэг нэгээр нь авч хальж дуусаад өөрөө сэмхэн буугаад алга болж өгчээ. Өвгөн гаднаа ирээд эмгэнээ дуудаж "За хөө эмгэн чамд сайхан гихчийн дээлийн зах ирсэн дээ" гэхэд эмгэн чарган дойртон үзвээс "Зах байтугай загас чалга байхаар нь хөгшин зүүнийг чи бас намайг хуурнаа" гэд өвгөнийг загнажээ. Өвгөнч тэр даруйдан үхсэн үнийг биш байсныг мэдээд хичнээн их гуниж гутарсныг хэлээд яах вэ? Гэвч яа гэх вэ? Харин энэ үеэр өнөөх хүнийг замаар цугуулж хайсан загсаан цуглуулад идэж байтал чон ирж "Найз минь сайн уу? Надад жаахныг өгөлдөө" гэлээ. Тэгт нүг "Энэ бол миний хоол. Чи өөрөө бариад ид. Над шиг гол дээр очиод мөсний цоорхоор сүүлээ хийгээд том жижиг загаснууд минь баригдаарай гэж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр загаснууд өөрсдөө сүүлнээс чинь зүгдэн хідээ чинээ удаан суун төдөө чинээ олон загас баригдана шүү" гэж захиж гин. Чон шууд л гол дээр очин мөсний цоорхоо сүүлээ хавчуулан том жижиг загаснууд нь баригдаарай гэж хэлэн сууж гинэ. Тэгээд шөнжингээ мөсний цоорхоо сууж өглөө босох гэтэл сүүлийн авч чадахгүй байсанд мөстэй авцалдан хөлдсөн учрыг энэ ч мэдэхгүй зөндөөн загас баригдаад даахгүй байна да гэж баярлаж гин. Ийхүү чоныг сууж байхад нь нэг айлын ихнэр ирэн чоныг дамнуур гараан балбан нүдэж хөөхөд чон айхын ирэхээр сүүлээ тастан зуухтаж гинэ. Энэ үеэр үнийг нэгэн айлын герт орж зуурсан гурил цадтлаан идэж толгоогоо гурилаар шавж аваад зам дээр хэвтэв. Чон ихнэрт зодуулан уйлж явахтаа үнийг зам дээр хэвтэж байхыг харан очиж сүүлийн харуултал үнийг "Чиний сүүл байхгүй? Харин миний тарихыг хар" гэд гурил шавсан толгоогоо харуулan "Миний тарих гараад ирсэн. Арай л" гэж гэлдэрч байна гэлээ. Чон үнгийг ингэж хэлэхэд нь аргагүй нуруунд дээр минь гар чамайг би хөргөж өгье гэжээ. Үнэгч чоны нуруунд дээр мордоод авлаа. Тэгээд л "Зодуулсан нь зодуулаагүйгийн үрч явнаа хөө. Зодуулсан нь зодуулаагүйгийн үрч явнаа хөө" гэж дуулж явлаа. "Юу гинэ? Үнэгээ?" гэж чоныг асуухад "Харин чон минь өвчний чинь гайгүй болох гэж л дуулж явна да" гэд цаашаа дуусаар л явж гинэ. Энэ бол нэгэн тарган залхуу хулганы тухай үлгэр юм шүү. Эртээ урдын цагт насаар энэ чацуу олон хулган хамтдаа амьдардаг байжээ. Өглөөнөөс үдшийн бүрийн хүртэл зогсоо зайгүй хөдөлж хоол олохыг хичээдэг тэр олон хулгануудын дунд ганц л залхуу хулган байжээ. Тэр залхуу хулган өглөө бүрэл "Би сэтгэл амар гэдэс цатгалан амьдрахсан" гэж үгэлдэг боловч бусад хулганууд шиг хөдөлмөрлөдгүй байжээ. Харин үгэлдгээрээ өглөж наранд биеэн ээж хөвтөөд гидсэн өлсгөрөн бусад хулгануудын нүхэнд орж олсон бэлэн хоол хүнсийг булааж иддэг байлаа. Иймээс бусдынхаа хоолыг булааж идээд тарган болсон тэрхүү хулганд бусд нь их дургүй байжээ. Нэг өдөр залхуу хулган нүхнийхээ хажуугаар урсдаг горхины усанд урт гэгчийн өргөст хэмэх хөвж явааг харжээ. Яагаад ч юм усан түүх зугаатай санагдсанд залхуу хулган усанд хөвсөн газар дээр байсан аль нь ч надад ялгаагүй хэмээн дуу алдаж
түүн дээр үсрэн гарчээ. Тэр залхуу бас тарган хулганыг өргөс тэмэх арайхийн дааж завь мэт хөвж явхад хулган харин өргөс тэмхнээс мэрж эхэлсэн байлаа. Хулган идээдэл байж өргөс тэмэх тарган хулганыг дааж ядан хөвөөдөл байж гинэ. Идэж цацныхаа дараа хулган ашгүй бие зовоохгүй бэлэн хоолтой бас тэгээд зугаатай байна да гэж бодсоор унтаад өгчээ. Хэд хэдэн өдөр ийм байдалтай өнгөрсөн гэв. Тэгтэл удалгүй өргөс тэмэх дуусч мань хулган юу ч мэдлгүй унтаж байхдаа усан дуудах нь тэрэ. Хөөрхий залхуу хулган ингээд живж гинэ. Үүнийг мэдсэн бусад хулган залхуу гэд бас дээрлэхүү тэр амтэн бидэнд хичнээн тэртэй билээ. Ашгүй нөгөө залхуу хулган чинь далд оржээ хэмээн хөөр болцгоосон гинэ. Цэцэгт талд эгчдүү 3 эрвээх амьдардаг байж гинэ. Тэд улаан, шар, цагаан гэсэн 3 өрөнгөтэй. Хаанч явсан хамт байдаг эгчдүү 3 жижигхэн улаан мөөгөн гэртээ юмсанжээ. Тэд өглөө нар мандахад шүүдрийн усаар нүрэн угаагаад өдөр болоход цэцэг талаар зугаалan нисдэг байлаа. Нэг өдөр цэцэг талд аадар буруу асгаран орлоо. Шааган орох борон дунд эрвээхэнүүд гэрийн зүг яаран нисчихнэ. Эрвээхэн далавч бороонд норсон учраас нисгэд хүнд байлаа. Тэд өдөржин хөөцөлдөн тогссоор гэрээс маш хол явснаа мэдээгүй байжээ. Нисэдл байлаа. Гэртээ хүрэх болоогүй л байлаа. Дэвих тусам норсон далавч улам хүндэрч чадал тэнхээгүй болсон байна. Эрвээхэнүүд хүчтэй салхинаас зугтаж далбар навчны дор төр хорогдлоо. Улаан эрвээхээ дэлбэгийн хумын найгах алтан зул цэцэг дээр нисэн очоод "Найз минь, чи биднийг дэлбэндээ оруулаач" гэжээ. Алтан зул цэцэг "Улаан шар өнгөтэй эрвээхэнүүд минь миний дэлбэнд орж болно. Харин цагаан эрвээхээ биднээс өөр өнгөтэй учраас түүнийг оруулахгүй" гэж хэлж гин. "Цагаан эрвээхээ бол миний дүүлдэ. Тиймээс би түүнийг ганцаар ингэн үлдээхгүй" гэж хэлээд улаан эрвээхээ буцан нислээ. Бороо улам бүр ширүүсэн орсоор л байлаа. Цагаан эрвээхээ ниссээр сараан цэцэг дээр очижээ. Тэгээд "Сараан цэцэг минь, биднийг дэлбэндээ оруулж салхи борооноос хамгаалаач" гэж гуйсан гин. Гэтэл сараан цэцэг "Цагаан эрвээхээ минь чи орж болно. Харин бусд нь надаас өөр өнгөтэй болохоор орж болохгүй" гэж гинэ. "Би эгчдүүгээ орхиод ганцаараа орж чадахгүй. Ямар ч хүнд үед би тэднийг орхихгүй" гэж хэлээд цагаан эрвээхээ буцан нисжээ. Энэ бүх үгсийг үүлний цаагуур нуугдсан нар сонссон байжээ. Тэгээд эрвээхэнүүдэд туслахаар шийдэж хурсан үүлийг үлээж аадар бороог зайлуулж гинэ. Тэнгэрт солонго татаж нар гарлаа. Нар дулаан илчээрэн эрвээхэнүүдийн далавчийг хатааж өгчээ. Эрвээхэнүүд баярлан нисэн хөөрч наранд талархлаан илэрхийлсэн байна. Бие биеэн гэсэн халуун сэтгэлийн хүчээр нар тэдэнд тусалж эрвээхэнүүд баяр хөөртэйгээр гэрийн зүг нисэн оджээ. Эрт цагт тунч залхуу хүүтэй нэгэн эмгэн өвгөн хоёр амьдардаг байжээ. Эмгэн өвгөн хоёр өглөөнөөс орой болтол бориг бокс хийлгүй ажиллаж хөдөлмөрлөж байхад харин хүн идэж уугаад л орон дээрээ унтж байдаг байлаа. Он жил өнгөрсөөр нэг л өдөр өвгөн лантуугаан дааж чадахгүй бөөр хэвтэрт орлоо. Энэ үедэн өвгөн хүүгээ дуудаж "За хүмүүн, би бүх насаараа ажил хөдөлмөртэй нөхөрлөн өөрийнхөө гараар бүх хөрөнгөө оллоо. Харин чиний нэг өрөөбөл олж байхыг ч харсангүй. Иймд чи өөрийн хүч хөдөлмөрөөр ажиллан мөнгө авчир.
Хэрвээ чи нэг өрөвл олж ирж чадвал миний бүх эд хөрөнгө чинийг холох болно. Хэрвээ чадахгүй бол зэвэрсэн хадаас ч чамд өвлүүлэхгүй гэж гинэ. Залуу өв залгамжлан авахыг хүсэж байсан ч ажил хийнэ гэхээс залхуу нь хүрээд байлаа. Төрсөн цагаас хойш сохор зоосч олж байгаагүй түүнд бүхэл бүтэн өрөвл олно гэдэг амар хэрэг гэж үү? Эцэгтэйгээ маргах аргач байсангүй. Эцэг нь юулаг нь бүх зүйл түүгээр болдог байжээ. Эцэг нь хэлсэн үгийн өөрчлөх нь зүэрлвэл яг л чулуун уул хөдлөгдгүйтэй адил билээ. Харин ээж нь их өрөвчгөн сэтгэлтэй хүн байжээ. Ямар ч байсан энэ чинь бидний төрсөн хүү шүү дээ гэж өрөвдөөд түүнд хэлж гин. Хөө минь чи сонс. Би чамд нэг өрөвл өгье. Чи явж орой болтол зугаалаад ир. Харин орой нь ажилласан ирж байгаа мэт ирээд эцэгтэй мөнгө өгөөрэй. Хөдлөх хүртэл хүүгийн залхууг хүргэж байлаа. Гэхдээ арга байсангүй. Явах л хэрэгтэй. Тэр ээжээсээ нэг өрөвл дарстай сав бяслаг аваад уул руу явжээ. Тэгээд өдөр жингэн идэж ууж өвсөн дээр хөвтөн тэнгэрийн шувуудыг тоолж. Харин оройн тэр гэртэн эргэн ирээд эцэгтэн өрөвлийн өгөөд хэллээ. Маа аваа авда. Энэ өрөвлийг олох гэж нурууга хөштөл ажиллаа гэлээ. Эцэг нь өрөвлийг авч эргүүлж тойруулан үзэж бүх талаас нь харснаа гал руу шидчихлээ. Тэгээд хүүгүй чи энэ өрөвлийг хөдөлмөрөөрөө олоогүй байна. Гэхэд хүн зөвхөн мөрөө хавчин итгэхгүй байгаа бол хэрэггүй дээ гэд унтахаар явжээ. Маргааш ээж нь хүүдэн дахин нэг өрөвл өгөөд түүнд зааж өглөө. Хүү минь ээ, чи өдөр жингэн унтаж хөвтөөд байж болно. Гэхдээ гэртэн ирэх замдаа жахаанч боловгүй л дээ. Тэгэхэр чи хөлөрн ядарна. Тэгвэл эцэг чинь чамайг түүний хүслийг биелүүлэн нүүрэндээ хүлэс бурзайлган өдөр жингэн ажиллаж гэдэгт итгэх болно. Гэлээ. Залхуу хүүд хөлн хайран байсан ч эцгийнх нь өв хөрөнгө бүрч хайран байлаа. Тэр ээжээсэн өрөвл болон хоол унд аваад дахиад л уул руу явлаа. Нар мандахаас нар жаргатал ууж идэн наранд биеийн ээжээ. Харин оройн гэртэн харих замынхаа талд нь гүйжээ. Тэр эцэг дээрэн шалб норчсон ирлээ. Сандал дээр унаад эцэгтэй мөнгөө сунгалаа. Энэ өрөвлийг олоход их хэцүүхэн байлаа гэж тэр хэллээ. Буух шиг л өдөр жингэн ажилласан. Ядарсандаа бараг л унах гэж байна. Гэхэд эцэг нь хүүгээсэн өрөвлийг аваад эргүүлж тойруулан тал бүрээс нь шинжилснээр дахиад л галар шидчихлээ. Үгүй хөө минь. Чи намайг хуураад байна. Энэ өрөвлийг чи зүгээр авсан байна. Чи уусаар дэмий гүйж гутлаан дэмий илээсэн байна да гэж. Залхуу хүү унтаад л байлаа. Харин ээж нь огт унтаж чадахгүй байлаа. Өвгнөө хуурч болохгүй байгаад зөвхөн мөнгөл дэмий өргөдөж байгааг бодон хөвтөж байлаа. Хүүд ямар ч зүйл тус нэмэр болохгүй байлаа. Маргааш нь тэр хүүгээс сэрээгээд хэллээ. За хүү минь хүссэн хүсээгүй чи үнэхээр л ажиллах хэрэгтэй болж байна. Чи одоо ойлгож байгаа биз дээ. Аавыг чинь хуурч болохгүй юм байна. Аавын чинь хэлсэн үгийг өөрчилж болохгүй гэдгийг чи сайн мэднэ. Яах ч арга алах та. Залуу хүүдч үгэнд нь орохоос өөр арга байсангүй. Тэр бүтэн 7 хоногийн турш ажиллаа. Хэн нэгэнд ямар нэг зүйл аваачч өгнө, нэгэнд нь туслана, нэг нь түүн задгай зоос өгнө, нөгөө нь хоёрыг өгнө. Тэгсээр тэр нэг өрөвл олжээ. Тэгээд эцэгтэн ирээд түүний өмнө бөөн задгай мөнгө асгалаа. Өвгөн зооснуудыг алганаас алган дунгаж дуугарч байгааг сонсож байснаа хэлж гин. Үгүй хөө минь чи дахиад л намайг хуурч байна. Чи
чи энэ мөнгийг хөдөлмөрөөрөө олоогүй байна да гэлээ. Тэгээд тэр зооснуудыг хамаж аваад гал руу шидчихжээ. Харин тэгтэл хүү тэссэнгүй гал руу гүйн очоод нүцгэн гараараа цогнуудыг холдуулан зооснуудаа гарган авч байлаа. Та чинь яаж байна? Би бүтэн 7 хоногийн турш нуруугаан бүхийлгэн өглөөнөөс үдэш болтол ажилласан. Харин та миний олсон мөнгийг гал руу хог шиг шидэж байдаг гэж хүн уйлан хэллээ. Түүнийг хараад эцэг нь харин одоо бол чамайг энэ өрөвдлийг хөдөлмөрөөрөө олсон гэдэгт би итгэж байна. Бусдын мөнгөнд чи харамсахгүй байсан. Харин хүний мөнгө хямдхан байдаг юм да. Харин өөрийн мөнгөө чи хөдөлмөрөөрөө олсон. Тэгээд л чи хайрлан харамлаж байна. Ийм л байдаг юм шүү дээ хүмүүс. Миний үгийг санаж яваарай. Ажиллаад л байх юм бол мөнгөтэй болно. Чиний бүх ажил үйс бүтэх болно. Хэрвээ ажиллахгүй бол хүний мөнгө байлаач чамд тус болохгүй. Хүний өрөөбөл сохор зоосны ч үнэгүй байдаг юм да гэж хэллээ. Ингээд эцэг нь хүүдээ өөрийнхөө бүх эд хөрөнгийг өвлүүлэн үлдээгээд өөрөө хэн ч эргэж ирдэггүй тэр газар луугаан сэтгэл амар явжээ. Нэгэн хаан өөрийн шадар түшмдийн хамт морьтой зугаалж байж гин. Тэгээд замдан алимны мод тарьж байгаа өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжилмоор санагдаад өвгөн гой та ийм настай хүн байж хизээн модныхон жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ гэж гин. Алимны мод ургаж гүйцээ жимсээ өгөх үе хүртэл та хүлээж чадах юм уу гэж ихэд шоолонгүй асууж гин. Өвгөн хариуд нь би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юм аа. Тэдэлжгэсэн тарьж байхдаа хүлээж байгаад иднэ гэж тариагүй байлгүй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юм аа гэхэд миний үр ач 30 нар хураах юм аа гэлээ. Энэ үг хаанд маш их таалагдсан тул өвгөнд хэтвч дүүрэн алт өгчээ. Өвгөн хариуд нь хаан та харж байна уу? Бусдын алимны мод олон жилийн дараа ургацаан өгч байхад миний алимны мод дөнгөж тарьж байхад л жимсэн өгч эхэллээ шүү дээ гэжээ. Хаантанд өвгний энэ үг бүр их таалагдсан тул дахин нэг хитвч алт өглөө. Өвгөн хариуд нь хаант минь ээ. Бусдын мод жилд нэг удаа ургац өгдөг бол миний мод ургаагүй байж 2 ургац өглөө шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал нь хизээ ургац авахтан биш хийж бүтээн тарьж ургуулж байсан цагт заавал өр шимийн харах болно гэж гинэ. Хаан хэрвээ бид энд дахиад жаахан лазанд бол таны мэргэн үгийг магтсаар алтгүй үлдэх бололтой. Өвгөн ах танд сайн сайхныг хүсээд бид замаа хөөдөө гэж хэлээд дахин оджээ.